Би ч гэсэн анх зүгээр ажиллая гэдээ явж байгаа. 1 сарын 16-наас эхлээд хүүхдийн мөнгө олголтоос үгүй гэдэг хариу аваад хороо дүүргийн халамж дээр очиод засварлах мэдээлэл алдаагүй. Одоо зээлтэй байр машина хайчуулахын ажилласаа гаралтай биш. Тэгэл 9% баян болцсон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам үндэсний статистикийн хороо социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, улсын хурлын эмэгтэй гишүүд, улсын хурлын дарга, ерөнхий сайд, ерөнхийлөгч, хүний эрхийн комисс, үндсэн хуулийн цэц нэгдсэн үндэсний байгууллага та хамаагүй одоо манай төрийн бодлогч ямар хамаатай. Ядаж дахиж зөвлөмж өргөх тал дээр ийм шудраг бос зүйл явж шүү гэд өргүүллээ. Бүгдэнд нь хаанаас ч хариу өгсөнгүй, ус шийдэхгүй, ус би энэ жил авахчгүй юм байна. Тэгээ 9% баян юм байна. Тэгээд одоо миний хүүхдийн хэмнэсэн сая 200 мянган төгрөгөөр та идэх том бүтээн байгуулалт хийгээрэй. Олны танил хинч биш мөнгө болохоор хаан шийдвэрлэх юм байна уу? Одоо боли үнэхээр шантарч.